Энэ бол өнгөрсөн намар хятадын 7 улсаар аялсан дураг маань байж байна. За манай найз Мөгийн ив аялал маань за 4 сарын 8-нд за хятадын Тэнгэр уул буюу Тэнгэрийн хаалга гэдэг аватар киноны зураг авалт хийсэн сайхан үзэсгэлэн газар руу аялал зохион байгуулж байгаа юм байна. За тийшөө явснаар та Тэнгэр уулнаа очиж үзнэ. За мөн дүүжин гүүр буюу шилэн гүүрийг бас үзэж сонирхох нэ. За энэ аялал та бүхэн явъя гэж бодож явал манай найзын одоо энэ ив Мөг гэсэн аяллаа компани руу ороод та бүхэн маань холбогдоод аялал руу явна байна. Жижигийн дэлхийд дээр хамгийн том, хамгийн урт үргэлжилдэг газрын түвшинс 300 метрийн өндөрт байдаг шилэн гүүрэн дээрээ ирлээ. За энэ солонгосчууд хойтолд байх шиг байна. Тэнгэрийн хаалга бөгөөд аватар кино хийсэн юунд очсон. За өнөөдөр болвол ингээд шилэн гүүр нь бас тусдаа өөр газар байт юм байна. За одоо өнөөдрийн шилэн гүүрийнхээ хавцаа байгаа бүх юмнуудыг бас үзэж сонирхоод за аялалдаа яг ямар гоё чанартай үзүүлбэрүүдийг оруулахын тэрийг өөр ингээ биеэрээ явж шалгаж байгаа шүү. Усных нь өнгө нь гоё. Аялж яваа хүмүүс маань очиод гоё 4 одтой юм гоё жочид буудалд байх нь байна. За тэгээд эндээсээ сайхан амарчгаад гадуур одоо шилэн гүүр те аватар киноны тэр сүрлэг уулуудыг бас үзэж сонирхох нэ. За тэгээд та бүхэн маань одоо манай найзын пэйж хаяг руу холбогдоод аялалд яаж явах талаар мэдээллийг бас аваарай.